За өмнөх хүчлэлтээр хэдүүлээ харьцангуй болгоны тогтолцоо буюу мажистар тогтолцооны сул талуудыг нэлээд ярьсан. За давуу талууд ч бас мэдээж байгаа. Ямар сонгуулийн системд бол давуу тал олон сул талууд байдаг. Тэгэхээр тэрнийгээ бол одоо маш сайн мэдж явах хэрэгтэй. Ямар ч нэгтлийн дандаа бариад муулууд бас байж болохгүй гэсэн утгатай. За тэгэхээр сонгуулийн системүүдийг ер нь ямар шүү шалгууруудаар тавиад үзүүл зүгээр юм бэ гэдэг тал дээр энэ удаа имжлэгээр ярилцсанаа. За тэгэхээр бүх бол харж байна те. Давуу талын чарж гин, сул талын чарж гин. Мажистар тогтолцооны. За тэгээд ерөнхийдөө ингээд харахаар сул тал нь нэлээ их байгаадах шиг байна. Давуу талаас илүү сул тал нь их байгаадах шиг байна те. Тэгэхээр буу бол бас бодож байна. Сонгуулийн өөр ямар хэмжээ байдгийн болоо те ямар тогтолцоо байдгийн бол. За ер нь алийг авч хэрэглүүл энэ яг тухайн энэ дархан газрын тухайн улсын те жишээ Монгол улсын яг онцлогтод таарад байгаа ийм өргөн нуудан нутагтай те. Гэтэ бас энэ хөгжлийн бас хацаанд орчихсон байгаа ч юм уу те. Иймэрхүү нөхцөл байдлуудаа маш харж агаад онцлогтод тааруулаад авах юм бол аль нь зүгээр гэдгийг болоо сонгуулийн хэлбэр ингээд хвчлэн судалж эхэлж байна. Яг л анх дөнгөж сонгуулийн тогтолцоогоос судалж явахд бол бүгд бол нэг тийм харцангуй их мэдээлэл байгаагүй, ойлголт байгаагүй. Одоо бол олон сонгуулийг хийдсэн те нэг тогтолцоогоор голдуу хийгээд үзсэн. За тэгээд нэлээх их мэдээлэлтэй болсон учраас ингээд өөр арга хэрэгслүүдийг өөр сонгуулийн системүүдийг бол судалж байна. За тэр нь ер нь яг те шинэ сонгуулийн систем авч ирэх юм бол тэр нь ер нь давуу тал нь юу юм бол доо те сул тал мэдээж байгаа гэж ярьсан. Тэгэхээр сул тал нь юу юм бол тэрний яах юм бол гэдгийг бас бууг бодож эхэлж байна. За тэгээ бууг бодсны үндсэн тэр нь сонгуулийн системийн идеалны хамгийн сайн сонгуулийн систем бол ингээд доорх зүйлсүүдийг бол ингээд бас хангадаг байвал маш сайн байна бодолцож үзэх хэрэгтэй байна. Ямар ч сонгуулийн системийг бид нэр сонгож ашиглахын тулд гэж байна. За тэгэхээр ер нь бол сонгогч гол философи нь болохоор сонгуулийн гол философи нь болохоор сонгогчд өөрийнхөө тэг хамгийн сайн гэж дэмжиж байгаа нам нэр дэвшигчдийг санал өгөх байх хэрэгтэй. Санал сонгох байх хэрэгтэй. Тэр нь юу гэж байна вэ гэхээр би тэрэнд дургүй учраас арай нэгийг нь арай гайгүйг нь ч юм уу те нөгөөхийн сонгож гин гэсэн байдлаар биш. Би тэрэнд дуртай ш би тэрийг сонгож гин гэсэн байдлаар сонгуульчийн өөрөөс өөр зарчим явдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө сонголтгүй сонгогч юм болчиход байгаа. Тэ би тэрэнд дургүй хоёр арай муу юм нэгийг сонгоод байгаа юм шиг тийм байдал руу оруулж болохгүй гэдэг. Систем чи өөрөө тийм байдал руу сонгогчдыг шахаж болохгүй гэсэн утга байж тэ. За тэр ч утгаараа мэдээ сонгуулийн үр дүнд бол иргэд олонх сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Цөөхөн саналыг авснаа олонхын эрх мэдлийн олонхыг дийлэнхийг барьдаг байх нь өөрөө сонгуулийн үр дүнд бол сонгогч сэтгэл хангалуун байж чадахгүй байна гэсэн утгатай. Тийм тэр ч утгаараа бас нэг их хурл маань өөрөө ард түмшигээ тийм олон төрлийн хүмүүсээс бүрддэг байх хэрэгтэй тийм иргэдээ ерөнхийдөө шууд төгс төлөвлөж чаддаг хүмүүст ерөнхийдөө нэлийн сайн төлөвлөдөг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь Монголын жишээ аваад ирэх юм бол тийм нийт иргэдийн Монгол улсын нийт иргэдийн хэдэн нь одоо ингээд янз янзын гэмт хэрэг тоологдсон ч юм уу байдгийн тийм магадгүй маш бага байдаг баг. Одоо 3%, 1% ч юм уу тийм. Гэтэл манай улсын хурлын гишүүдийн сүүлийн 2-3 парламентын гишүүдийн хэдэн хувь нь гэмт хэрэг тоологдсон гэдээ янз янзаар сэрдүүлж байна тийм. Юунууд нь гэмт хэрэгтэй холбоотой юмуд нийлэрж байна. Тэгэхээр яг тэр нь бол одоо төлөөлж чадахгүй байна л гэсэн үг тийм. Монголын ард түмний нийт хэдэн хувь нь одоо тэр хүнднүүд байгаа. Гэтэл улсын хурлын хэдэн хувийн тэр хүнднүүд байгаа юм уу тийм. Их мэтлэгийн нэг төлөөллийн баланс алдагдчихад байгаа болохоор энэ нь бол тийм байж болохгүй тийм. Ер нь бол жиг төлөөлөх байх хэрэгтэй л гэсэн санаа байна. За нийт ард түмний хэдэн хувийн тийм маш ухаантай алсын хараатай хүмүүс эдээ. Тэрний яг тэрний тодорхой хувь нь улсын хурлын тодорхой хувь нь юу байх хэвээр төлөөлж явах хэвээр төдөө юм юм тийм. Тэгэхээр улсын хурл ерөөсөө заавал ухаантай ч юм уу заавал бүгд сайн хуульчдын төлөөлөл ч юм уу байх албагүй зөвхөн л яг нийт олон сонгогчдын характер тэдгээрийн сэтгэл хөдлөлийн яг төлөөлөлтийг төлөөлөл байх ёстой гэсэн үг. За тэгээ мэдээж ямар ч тохиолдолд энэ бүр сонгуулийн суур зарчмын эсрэг явж байгаа юм. Тэгээ жеримандринг гэж ярьжсэн нөгөө улс төрчид нь сонгогчдоо сонгодог буюу тойргоо дураараа зурдаг. Би энэ дэвшихгүй учраас энд гарах магадлал байхгүй учраас энэ сумыг гаргана ч юм уу те энэ сумыг тойргоосоо оруулахгүй энэ намайг дэмждэг хүмүүс байгаа учраас энэ дүүргийг энэ хороог нь би өөрийнхөө тойрогт оруулмаар юм ч юм те. Гэх мэтлэн нөгөө нэг бүр тойргоо зураад эхэлдэг тийм юм ерөөсөө хэтэлж оруулж болохгүй гэсэн
ийм сонгуулийн шалгуур байж байна. За мэдээж шинэ намууд те шинэ янз янзын төрлийн олон үзэл бодол ургуулч үзэл бодлыг бол нээлттэй боломж олгох байх хэрэгтэй. Тогтолцооны өрөө тогтолцооны автоматар шууд жижиг ч юм уу шинэ намуудыг шууд ингэ таагаад боогоод хайчдаг те шансыг нь байхгүй болгочдөг байхгүй бол бийж болохгүй юм тогтолцоогоо тийм тогтолцоо байж болохгүй гэсэн. За тэгээд мэдээж тэр шударгаараа цөөнхийн оролцоог бол бас боож чаддаггүй байх хэрэгтэй гэж. За тэгээд сая ярьсанчлан зардал маш багатай байх хэрэгтэй байна. Цомхон байх хэрэгтэй байна. Хитрхэн мөнгөний сонгуул болчоор чи энэ чинь угаасаа дээр байгаа юм бүх процесс асуудлуудын бас улс суур болчиход байна тий. За нөгөө бас нэг элемент нь болохоор хитрхийн нэг төгс сонгуулийн систем хийх гэж нэгээд маш тийм яриухтай төвөгтэй болгочих юм бол бас нөгөө сонгуульчдыг хардаж сэрдэх луур орлооч юм уу гэх мэтчлэн тийм хардаж сэрдэлтүүд бол маш төгөөмөл гарах магадaltaй гэдэг. Тийм болохоор бас нөгөө ойлгомжтой байх гэдэг зарчмаа бас иргэдэд сонгогчдод ойлгомжтой байх гэдэг зарчмаа бас баримтаад явах хэрэгтэй болчиход байна гэсэн. За тэгэхээр энэ мажитар тогтолцоо юу юм байдаг юм уу гэж тийм. За тэгэхээр буугаад судалж үзсэн. За мажитар тогтолцоон дээр бол одоо яг бид нэр ингээд хоёр тогтолцоогоор улсын их хурлын сонгуулийг явуулаад исэн боловч ясам дээр мажитар тогтолцоонд бол энэ олон улсад хөлийн зөвшөөрлөгдсөн байдаг ийм юу байна. 5 тогтолцоо байна. За тэрний мэдээж энэ харьцангуй болгохын тогтолцоо буюу энэ нь болохоор нэг тойрог нэг мандаттай нэг жижигсэн тойрог гэж бид нэр ярьдаг тийм. Жижигсэн тойрог нэг мандаттай нэг тойрог. За багц саналын арга гэдэг хэлээд байгаа нь болохоор бидний хэл заасаар олон мандаттай мажистрат тогтолцоотой нэг тойргийн арга гэсэн үг. Томсгосон тойрог гэж бид нэр ярьдаг тийм. За тэнгууд намын багц саналын арга гэж бас байна. Мажистрат тогтолцоо дотроо. За хоёр шаттай сонгуулийн систем гэж байна. За энэ бол мэдээж бидний мэдж байгаа ч нэг ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсад бол хэрэгэлдэг. Ер нь маш олон улсад бол хоёр шаттай сонгуулийн системийг бол хэрэгжилж байна. За альтернатив саналын арга гэдээ маш дэвшилт саналын аргууд бас мажистрат тогтолцоонд бол бас байна. Сонгогч жишээ заавал нэг хүнийг сонгодог биш. 2 3 хүнийг сонгож болдог. Гэхдээ тэрийг эренбэлдэг. Миний 1-р сонголтын 2-р сонголтын 3-р сонголтын гэж эренбэлдэг. Тим тогтолцооны аргач бас мажистрат тогтолцоонд бол байна. Тэрийг бас бид нэр хэрэгжүүлэх, тийм судалж үзэх нь бас хэрэгтэй болов уу гэж бодож байна. За профессионал тогтолцоо гэж бас байгаад байна, тийм. За тэр нь яг дэлгэрэнгүй ярих юм бол энэ хаалттай намын жагсаалт, нээлттэй намын жагсаалт, за шилжих тань саналын тогтолцоо гэж байна. За эдгээр нь бас харьцангуй бас нэлээ энэ бид нар бол харьцангуй нэг сайн түгээмэл мэдэхгүй Монголд яагаад гэвэл бид нар бол яг цэвэр профессионал тогтолцоогоор бол ерөөсөө сонгуульд хийж үзээгүй байгаа. За тэгээд мэдээж аль нь давуу талтай сул талтай гэж ярьсан те. Тэрний нөгөө нэг аль болох давуу талыг нь тухайн орнууд дээр авч хэрэглээд сул талыг нь аль болох багасгахаар хэрэгэлсэн юм холимог тогтолцоонууд гэж бас байна. Дээдлийн мажитар профессионал хоёрын аль давуу талыг нь аль болох авч шингээх гэж үзээд хэрэгжилж байгаа системүүд байна. Холимог өвчин цэвсэн тогтолцоог одоо жишээ Германд ашиглаж байна. За нэмэлт мандатын систем гэж бас байна. За паритет систем гэж байна. Паритет систем бол 2012 оны Монголын улсын хурлын сонгуулийн паритет системээр явсан. За мэдээж маш их дэвшилт гарсан 2000 юу яасан. Сонгуулийн нөгөө нэг санал хийгдэх асуудал бол байхгүй болж ирсэн. Гэхдээ эндээсээ бол бид нэр манай улсын хурл тухайн шийдвэр гаргагч нар маань болохоор 2016 онд бол ухралт хийсэн паритет системээс татгалзсан гэсэн үг. За бусад болохоор мэдээж маш олон бас аргууд байна. Үл шилжих дан санал, хязгаарлагдмал санал, за боордо санал асал гэх мэтчлийн юм саналын аргууд бол бас маш олон байна. Сонгуулийг яаж явуулах гэсэн тогтолцоонууд. За тэрийг энийг ингэж жагсаахаас илүү графикээр харуулбал ингэж харагдаж байна. Сонгуулийн тогтолцоог бол олонхын буюу мажоритар, хувь тэнцвэрсэн буюу профессионал гэж яриад байгаа. За тэгээ аль давуу талыг нь авах гэж сайжруулах гэж үзсэн холимог тогтолцоонууд бол байна. За бусад тогтолцоонууд байна. Тэгээ сая бидний хэлсэн чинь Монгол улс бол ардчсан системд шилжснээс хойш энэ олон тогтолцооноос хоёрыг нь маш түгээмэл мажистрат тогтолцоо улсын хурлд бол маш түгээмэл ашиглаж ирсэн. 2012 онд бол нэг удаа паритет систем рүүгээ туршиж үзсэн. Тэгээд тэрийгээ бол тэрнээсээ бол ухарсан байгаа. Тэг ямар ч сонгуулийн тогтолцоог сонгосон бай. Ер нь бол дор хаяж 2 3 сонгуул амнуулж явуулж дор хаяж шүү. Тэгжээж нөгөө нэг үр дүн сайн байна, муу юм байна гэдэг дүгнэлтэд тавихгүй бол нэг оролдож үзээд орхичдаг, нэг оролдож үзээ хайчдаг байгаад байх юм бол
энэ өөрөө ямар ч үр ашиггүй болно. Ойлгохгүй болно. Иргэд нь ойлгохгүй байна. Тэгээд тухайн системийн давуу тал нь урт хугацаанд бас гарахгүй байгаа болохоор бидний сонгуулийн системийг өөрчлөх юм бол тухайн сонгуулийн системээрээ маш сайн ярилцаад давуу талцуултал энэ сонгож ярилцсны дараа, ажиглаж ярилцсны дараа шийдвэр гаргасан бол тэрийгээрээ дороо иж 2 удаа, за болоод 3 4 удаа явуулаад яг сул тал амьдралтыг үүсэж байгаа прагматик асуудлуудыг бол ярилцаад явах нь илүү зүйтэй байгаамаа, илүү тогтворсон өөрчлөлттэй байх хэрэгтэй. За тэгээд энэ дээрх бичлэгүүдийг бол нэлээд олон контентыг ашиглаж хийсэн байгаа. Тэгээд их сурвалжуудыг бол эндээс харуулж байна. За баярлалаа.